За цар тахалтай холбоотойгоор бас өнгөрсөн хугацаанд хөл хорионы үед ард иргэдийн одоо амжиргааг дээшлүүлэх за мөн одоо баг санхүүгийн одоо зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ирсэн. За тэгвэл одоо яг энэ барьцаалан зээлэх одоо төвийн үйл ажиллагаан дээр бас ямар зохицуултууд бас энэ хугацаанд орсон байгаа вэ гэдгийг өмгөөлөгч галхуугээс бас тодруулах гэж байна. За өдрийн минь хүргээд байна. За сайн байна, өдрийн минь хүргэе. Тэгэхээр ер нь энэ банк санхүү бол барьцаалан зээлэх төвүүдийн энэ одоо үйл ажиллагаанд ямар журам, ямар хуулийн зохицуулт ер нь орсон байгаа юм бол. За тэгэхээр коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгмийн эдийн засгийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль гээд 2020 оны 4 сарын 29-ний өдөр шинээр батлагдсан хууль байгаа. Яг энэ хуулинд маань 2021 оны 1 сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ хууль нь төрийн эмгэтгэлд бол 3 сарын 1-ний өдөр нийтлэгдсэн байсан. Арс үйл дарахад. За энэ дээр банк санхүүтэй барьцаалан зээлдэх холбоотой ямар зохицуулт орсон бэ гэхээр нэмэлт өөрчлөлтийн хувьд бол барьцаалан зээлдэх төв буюу нөгөө бидний хэлж мэдгээр ломбардны үйл ажиллагаанд зохицуулт өөрчлөлт орсон байгаа. За ямар өөрчлөлт вэ гэхээр барьцаалан зээлдэх төвийн 1 сарын хүүгийн бол 3% гэж дээд хязгаарын зааж өгсөн байгаа. Мөн өдрийн алдангийн хүүг бол алдангийн хувийг 0.2%-аар болгож бууруулсан байгаа. Тэгээд хэрвээ барьцааны зүйлээ авахгүй байх юм бол барьцааны үүргийн гүйцэтгэлийг барьцаа эрд дүрмээр хангуулахгүй буюу ломбардд барьцаасан зүйлийг бол зарж борлуулахгүй гэсэн зохицуулттай байгаа. За тэгээд энэ хууль маань хизээнээс нөхөж хэрэгжихээр бас зохицуулт орсон байсан. Нөхөж хэрэгжинэ гэдэг маань хууль маань хэдийгээр 1 сарын 29-ний өдөр батлагдсан ч гэсэн өмнөх оны 12 сарын 22-ны өдрөөс хойших зээлийн гэрээнүүдээ бүгдийг өөрчлөөд хүүг нь багасгаад 3% лөө оруулаад буцаагаад нөхөж зохицуулаа гэсэн байдлаар орсон байгаа. За ийм нөгөө төгөр энд банкны үйл ажиллагаанд тухайн хуулийн 10 дээр байсан. Банкны үйл ажиллагаанд болохоор шинээр зохицуулт орсон байсан мó. Энд юу гэж орсон байсан гэхээр иргэдийн хадгаламжинд бол хүүд бодохгүй гэсэн. Нөгөө бас дахиад нэг зохицуулт нь болохоор банк болон санхүүгийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Монгол банкнаас зээл тусламж олгоно гэсэн зохицуулт байсан. За үүнийг яг өнгөлөгч миний зүгээс ингээ аваад үзэхэд бол ломбард буюу барьцаалан зээлдэх төвийн үйл ажиллагаанд төр ингэж оролцож байгаа маань бол одоо иргэдийн санхүү шууд ингэж хит тэгээ зах зээлийн зарчмыг бол 100% зөрчөөд иргэдийн санхүүл цаг үетэй холбоотойгоор шууд халдж байгаа нь бас нэг талдаа бас өрөөсгөл буруу ойлголт, буруу юм болов гэсэн байр суурьтай байгаа. Нөхөж хэрэгжинэ гэж юм тийм үү? 12 сарын 22-наас эхлээд одоо тэр зүйл маань ингэж нөхөж хэрэгжих юм байна хуулийн яг хизээнээс хэрэгжих юм бол хэрэгжээд эхэлсэн маа. Энэ хууль маань бол батлагдсан. 1 сарын 29-ны өдөр батлагдсан байгаа. Хууль батлагдсанаас хойш төрийн эмгэтгэлд буюу аль бие усны нийтлүүлснээс хойш 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэх хэрэгтэй байгаа. 3 сарын 1-ний өдрийн байдлаар төрийн эмгэтгэлд нийтлүүлсэн байсан. Тэгэхээр 3 сарын 11-ний өдрөөс эхлээд энэ хууль маань дагаж мөрдөгдөнө. Мөрдөгдөхдөө 3 сарын 11-ээс эхэлж биш өмнөх оны 12 сарын 22-наас эхэлж нөхөж хэрэгжихээр зохицуулттай байгаа. Бас яриандаа хэллээ шүү. Тэгэхээр одоо яг энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд бас тэр нөхөж хэрэгжинэ гэдэг маань ямар эрсдлийг бас одоо тэр аж ахуй нэгжүүдэд өөрүүлээд байгаа юм бол. За энэ мэдээж яг банк санхүү ломбардны үйл ажиллагааг би сайн төдийлөн мэдэхгүй. Гэхдээ бол тийм өндөр мөнгөөр эргэлддэг байгууллага мөн үү биш үү. Тэгэхээр нөгөө багахан хэмжээний мөнгөө 7 хоногийн хугацаатай зээлдэг байсан бол одоо энийг сарын хугацаатай 3 өглөөр мэдээж санхүүгийн ашиг орлого нь маш хэмжээгээр буурах бах. Тэгээд яг эрсдлийн тооцоолоод яг энэ мэргэжлийн эдийн засгийн хүмүүс тооцоолох байх л та. Тооцоолох зүгээр миний хувь үнээс харахад бол энэ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ломбардны дийлэнх өмнө баг энэ юу шүү 6 сарын 30-ныг хүртэл хэрэгжих юм. 6 сарын 30-наас хойш яг үгээр ихэнх ломбард буюу барьцаалан зээлдэх төвүүд маань үүдээ барих болов гэсэн л бодолтой байна. Тэгэж харж байна миний хувьд бол. За баярлалаа. За баярлалаа.